Монголын ууц тавч. Чингис хаан нас барсан ба өгөөд хаан болсон. Тэр өвөлжиж тангууд иргэнд морилий гэж цэргээ шинээр тоолон бүртгэж 1226 оны нохой жилийн намар Чингис хаан тангууд иргэнтэй байлдахаар мордов. Хаттаас Есү хатныг авч яв. Зам зуур өвөл арбуухад олон хулан авлахад Чингис хаан зост борморыг унаж яв. Олон хулан дайрч ирэхэд зост бормор өргөж Чингис хааныг унгавал хааны бие маш чилээрхэж Цоорхаа гэдэг газар буу. Тэр шин хоноод өглөө Есү хатан өгөөлрөв. Хөвгөөд ноёд хэлэлцэхтэн. Хааны бие шөнөг халуурч хонов гэв. Хөвөөд ноёд хуралдсанд хонхотооны толуун черби өгөөлрөв. Тангууд иргэн байсан газартаа байрын нутгалдаг. Шавар хотондоо шавлдан суудаг тул байрын нутаг шавар хотоо хайж тэд хаан очихв. Бид буцаж хааны биеийг сайжруулан жич дахин байлдахаар мордъё гэвэл хөвөөд ноёд цөмөр тэр үгийг зөвшөөрч Чингис хаанд айлтгавал Чингис хаан өгөөлрөв. Тангууд иргэн биднийг зүрх шантарч буцав гэх болно. Бид илчилгээж мөн элчийг эртэл энэ цоорход бие совилж байгаад тангуудын хэлэх үгийг сонсож буцвал болно гэж элчийг томилоод дуу бариулж хэлүүлсэн нь. Урд тангууд иргэн баруун гар болж туслая гэж бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид Сартаул иргэнийг эрхэндэн оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл бурхан чи хэлсэн үгэндээ хөрсөнгүй, цэрэгч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа уучраа ололцъё гэж Сартаул иргэнд морилж, мөн тэнгэрт ивээгдэж Сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо бурхан чамтай уучраа ололцъё гэж ирэв гэж илгээвэл бурхан өгөөлрөв. Дайрах муугийг би хэлсэнгүй гэв. Ашаа хамбу өгөөлрөв. Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя гэвэл миний бие Алашаа нутагт тэрэм гэртэй тэмээн ачаатай хүмүүс бий. Алашаад аялж надад ирэхтэн. Тэнд байлдъя. Алд мөнгө уурс таваар хэрэгтэй бол ярга Эржив хотод ирэхтэн гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаан сонсгол Чингис хаан бие их халуунтайгаар өгөөлрөв. За тэр биш үү? Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Өхөвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд гэж Чингис хаан Алшааг зорж хүрээд Ашаа хамбуутай байлдаж Алшаад бүсэлж Ашаа хамбыг барьж түүний тэрэм гэртээ тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж суйтгэв. Тангуудын омогтой дуулгар гүйгийг хядаж орж дагахстыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай гэж зарлиг болов. Чингис хаан цас дууланд зусаж цэргэн явуулж Ашаа хамбыг дагаж ууланд дутаан бөхсөн тэрэмгэртэн тэмээн ачаатан тангуудыг хураан эзэлж авав. Тэндээс боорч мухлаа хоёрт тангууд иргэнээс чадлын хэрээр автугай гэж сойрхоод зарлиг болров. Боорч мухлаа хоёрт хятад иргэнээс сойрхож эс өгсөн бэлээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авахтун. Тэдний сайн эрсээр шуугаан бариулж дагуулж явахтун. Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхэн хормойг засуулж явахтун. Хятад иргэний Алтан хааны итгэлд янагууд нь Монголын өв гэцгийг хорлсон хар хятадын жүүн байсан бэлээ. Одоо миний итгэлд янаг нөхөд боорч мухлаа та хоёр биш үү гэж зарлиг болов. Чингис хаан цас дуулнаас хөдөлж Яргаа хотод бууж Яргаа хотоос хөдөлж Түрэмгийн хотыг эвдэж байхад бурхан Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд бурхан уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяг сав хөвгүүд охид 9 морь тэмээ 9 элдв зүйлс тус бүр 9-9-ыг бэлэглэн уулзахад бурханыг үүдний гадна бараалах болов. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш 3 дугаар өдөр Чингис хаан зарлиг болж Илааху бурханд шудраг нэрийг өгч Илааху бурхан шудрагыг ирүүлээд Чингис хаан Илаахуг толуун черби гардаж нөхчөө түвэ гэж зарлиг болов. Толуун черби Илаахуг гардаж тонилгов гэж айлтгавал Чингис хаан зарлиг болров. Тангууд улстай учраан ололцох гэж ирэх замд
Ар буухад хулан авлаж өвдсөн бие минь ангаай гэж ам бие минь хайрлаж үгэд уртдгсан толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмний ачаар дайсны гартаан оруулж өшөөгөн авав бид. Элахугийн энэ авч ирсэн нүүдлийн харш аяг сав сэлтийг толун чи автуга гэж зарлиг болов. Тангууд улсыг эзэлж Элаху бурханд шудраг нэр өгөөд түүнийг танилгаж, тангууд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгож, идээвндаа идэж уугаад мохол мушгилгүй болсон гэж хэлж төгсгөж бай гэж зарлиг болов. Тангууд улс үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүй тул дахин байлтахаар явж, тангууд улсыг сүнэн дараад 1227 оны гахаа жил 7 сарын 12-т Төрөмгийн балгасанд Чингис хаан тэнгэрт халив. Халихын өмнө тангууд иргэнээс маш олныг Есүхэ хатанд өгөв. Эзний алтан хөөргийг хасаг тэргэнд тайж харин өөд болон ирэхэд сүнэтийн гэлгүүтэй баатар магтан шүлгэлсэн. Хамгийн хаан улсын эзэн минь харцгай шувууны жигүүр болон одов, хангинах тэрэгний тээш болон одов, жиргэх шувууны жигүүр болон одов, жигдрэх тэрэгний ачаа болон одов гэж магтан дуулав. Мунын хөвөрт хасаг тэрэг болд хүртэл шигдэж 5 хөлгээр татаж хөдөлгөн ядаж, гүрийг хулс зовход сүндийн гүлгүүтэй баатар өчрөв. Хөхөт тэнгэрээс аяагаар төрсөн хүлэг богд эзэн минь хүрих улсаан орхиж одгуучи. Төвшөткөн байгуулсан улс төр чинь төгс заяат хатад хөвгүүд чинь төрсөн их газар ус чинь Тэмүүжин эзэн чамайг хүлээж байна. Ариуна байгуулсан төр чинь албат олон улс чинь амраг хатан хөвүүд чинь алтан орд харш чинь алс газар бэлээ. Өдөртөн байгуулсан төр чинь учирсан хатад хөвүүд чинь ураг элгэм Монгол чинь улс орон иргэн чинь унсан дэлүүн болдог чинь тэнд хол байна. Хээр азарганы хөхлөөр хийсэн хээр туг сүлд чинь хэнгэрэг бүрэ ураа чинь хэлэхгүй бүгд улс чинь хэрлний хөдөө арал чинь тэнд билээ эзэн минь. Бүтхийн урд учирсан бүтгэлжин сэцэн хатан чинь буянт газар нутаг чинь боорч мохлаа нөхөд чинь булт их улс чинь тэнд билээ эзэн минь. Хойлгоо нар учирсан холон хатан чинь хуур цуур хөг дуу чинь хотол бүгд улс чинь хотогт эрхэн газар ус чинь тэнд билээ эзэн минь. Харуна уулыг дулаан гэж харь тангуудыг олон гэж хатд охтыг гоо гэж хамаг Монголоо мартав хайрт эзэн минь. Халуун амийг чинь алдаж хас эрдэн мэт үүрийг чинь хамгаалан авч харий эзэн минь. Хатан бүтгэлжинд чинь үзүүлээ хамаг улсад чинь хөргий гэж өчвөл хаан эзэн энэрийн сойрхов хасаг тэрэг хангирсан хөдлөв. Хамаг улс баясгалант болов хаан их газар тэнд хүргэв. Хамгийн мөнхийг тэнд оршуулж хаан зайсангуудын тулгар болж хамаг улсын бүтээн болоод 8 цагаан гэр болов за. Энэ их улсад тунхаг зарлаж өмсөн цамц өргөө гэр ороосон оймыг тэнд онголов. Үнэн хөөрийн заримуд бурхан халдунд онголов гих. Заримуд Алтай хааны ард Хинти хааны өвөрт их өтөг нэрт газар онголов гих би. 1228 оны хулган жил цагаат бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвөд отчхон ноён Жэв Исүхэн тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвөд толой тэргүүтэн голыг эзэлсэн хөвөд охид түүний ноёд мянганы ноёд бүгдээр хэрлний хөдөө аралд хурж Чингис хааны гэрээсэлсэн зарилгын ёсоор өгөөдөг хаан өргөмжлөв. Цагаат ах өгөөдөө дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл хорчин мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч төмөн хишигтнийг цагаатай толуу 2 өгөөдөө хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор өгөөдөө хаанд өгөв. Өгөөдөө хаан өргөмжлөгдөөд шадар болоо болох төмөн хишигтэн голын улсыг өөрөөн захирч урьдаар цагаат ахта зөвлөөд Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султаанд аялсан Чормагаан хорчин хойноос огтор мөнхөд 2-ыг элгэв. Бас урьд Сүбэдэ баатрыг
Ханилан, Хевчаг, Багижид, Орос, Асу, Сасу, Мажир, Кишимир, Черкес, Болгар, Керт улсуудад хүртэл ижил Яик мөрнүүдийг гэтлүүлэн Мекетман, Хермэн, Кебе тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гих мэдээг аваад Сүбэдэн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн Ахмад хөвөн ноёдыг Бат ахлан захир тугай гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүйг ахал тугай гэж зарлиг болов. Энэ аянд улс цэрэгнийг захирсан хан хөвгүүд өөрсдийн хөвүүдийн Ахмадыг явуул тугай. Улсыг эс захирсан хан хөвүүд төмөн 1110 ноёд олон хүн хэм боловч мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн Ахмадыг явуул тугай. Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвгүүдийнхэн Ахмадыг явуул тугай гэж зарлиг болоод бас өгөөтэй хаан өгөөлрөв. Хөвүүдийн Ахмадыг ингэж аянд явуулах саналыг цагаат ах гаргав. Цагаат ахын хэлсэн нь Сүбэдэн хойноос хөвгүүдийнхэн ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аял бол цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү, хэлгэнвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гин гэж илгээжээ. Цагаат ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн Ахмадыг томилж явуулъя гэж зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүйг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учраас ийм билээ гэжээ. Бас өгөөтэй хаан цагаат ахад зөвлөж илгээсэн нь бэ Чингис хаан эцгийнхээ бэлэн суурьнд суув. Ямар эрдмээр хаан суув гэж би хэлэгдэх биш үү? Цагаат ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилё гэж зөвлөж илгээвэл цагаат ах зөвшөөрч юу алцхав? Авраг ордноо сайн хүнд тушаагаад морилох тун. Би эндээс цэрэг гаргаж илгээе гэжээ. Эх ордоо олдхар хорчинд тушаав. 1231 оны туулай жил өгөөтэй хаан Хятад иргэнд морилж зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хяартал хядаж цавчаалын даваагаар давж зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед өгөөтэй хаан өвчин хөрч үг хэлж чадахгүй болов. Бөө төлөгчин нараар мэргэлүүлбэл Хятад улсын газар усны эзэд хүн хөрөнгөөн сүйтгүүлж хот балгасаа эвдүүлсний учир хэлгэнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө алт мөнгө адгуус эдээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гинэт нүдэнэж ус гуйж уугаад юу болов гэж асуув. Бөөнөр өгөөлрөв. Хятад улсын газар усны эзэд газар анс үйтгүүлж хүн хөрөнгөөн талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элд босод ямаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хэлэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ гэж өгвөл өгөөтэй зарлиг болров. Хан хөвөөдөөс миний дэргэд хэн байна гэвэл дэргэд нь байсан толуй өгөөлрөв. Суут Чингис хаан эзэн минь, дээр чин ах нар, доор чин дүү нар байтал хаан ах таныг агт мор шиг сорж, эрг хон шиг барилж үзээд их суурьнд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж мартсныг сануулж, унтсныг сэрүүлж яв гэсэн бэлээ. Одоо хаан ах чамайг алдвал би хэний мартсныг сануулж, хэний унтсныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал олон Монгол улс өнчирч Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё. Тул загасны нурууг тунтарч явлаа би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа би. Илийг ялж далдыг дарж байв. Миний нүүр гоо нуруу өндөр биз. Бөөнөр бойлж залбирах түн гэв. Бөөнөр бойлон залбирч ажсалсан усыг толууд уулгав. Бяцхан суугаад өгөөлрөв. Сох тов бий. Согцноос сэрэгтэл өнчин өчөөхөн дүүнар ба бэлэвсэн берүүдийг хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтгвэ. Альва үгэх хэлэв би сох тов гэд гарын одож муужирсан билээ. Өгөөтэй хаан тэгээд Алтан хааныг мөхөөж сиаси нэрийг өгч
алт мөнгө, алттай хээтэй уурс, агтмор, албат зарцыг хурааж аваад захирч мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жундуу ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин мэн дээр буцаж хар хором хотод ирж бов. Чормагаан хорч Багдад улсыг дагуулжээ. Тентхийн газар сайн. Эд эрхэм гэдгийг мэдээд өгөөдөө хаанд зарлиг болров. Чормагаан хорч мөн тэр газарт захирагч тамгч болж шаралт, шармал чимэг, хоргой, магнаг, хэв торг, сувд тан, урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг мар ачааны тэмээ луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байх түн гэв. Сүбэдэ баатрын хойноос явсан бат бүрий, гуйг, мөнх тэргүүтэн олон хөвөд ханилын хевчаг бажигдыг оруулж ижил яйк мөрнийг гэтэлж мэгд хотыг эвдэж Оросыг хядаж сүйтгэв. Асо, Сасо, Боларман, Хермен, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж дарга захирагч нарыг тавиад буцав. Урд зөрчид Солонгосыг эзлэхээр аялсан жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутгай гэж зарлиг болов. Бат хевчак нутгаас өгөөдөө хаанд нууцаар өчиж илгээсэн нь. Мөнх тэнгэрийн хүчинд хаан ахын сууд мэгд хотыг эвдэж Орос улсыг эзэлж зүг зүгт 11 харь улсыг оруулж алтан жолоогоон татаж салалцах болгод их асар босгож хормыг хоримлов. Энэ хорим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул 1-2 аяг сархад тэргүүлэн уу. Гэтэл бүрий гуйг хоёр надад муудаж хормоос гарч одов. Явхдаа бүрийн хэлсэн нь бат бид адил байтал яагаад тэргүүлэн уух билээ. Тэр сацуурах санаатаас сахал дэмэгнийг өсгийгээр давтаж өлмийгээр гიშгчих юмсан гэжээ. Гуйгийн хэлсэн нь бид хоёр тэр нум сум агсан эмгдийн эмгийг харуулдъя гэжээ. Элжигний хөвөн аргуусаны хэлсэн нь тэдэнд модон сүүл зөөвөл зохино гэв. Бид хариэлэгтэй дайсан улсын дотор явж байгаа учраас зүүгэн гаргаж эхэлсэн боловч бүрий гуйг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтгвэ гэж өчиж илгээжээ. Батын энэ үгийг сонсоод өгөөдөө хаан маш их хэлгэнэж гуйгийг бараалхуулсангүйгээр өгөөлрөв. Энэ төрөмгийн гайхал хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов. Ганц муу өндөг ялзарч ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харих хол газар хайгуулж явуулж 10 хурууны хумсыг ханзартал уул мэд хотыг эзлүүлэхээр ургаш зүтгүүлээ. Зах холын газрын захирагч болгож 5 хурууны хумсыг тамтартал бат бих хотыг байлдуулан авиргуулээ. Бозор муу төрөмгийн аргаасун хэнийг дуурайж бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлв. Гуйг аргаасун хоёрыг хамтэлгээ. Зүүн аргаасуныг албал зохих билээ. Гэтэл та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол батад хэлэхтэн. Цагаа даахад хэлж илгээтгэв. Цагаа даах мэдтгэв гэв. Хан хүмүүнээс манга, ноёдоос алчда, хонхорда, жанги тэргүүт ноёд дуртхан өгөөлрөв. Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ. Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гэрч шийтгэх билээ. Хаан одоо гуйгт хэлгэнэж байна. Энэ бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан сойрхол энэ хэргийг батад тушааж илгээвэл болох уу гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөрж тайтгараад гуйгийг уулзуулж буруушаан донготож сургаснаа. Аянд явхад зур эрүүл бөхстэй хүнийг эс үлдээсэн гэнчи. Цэрэг хүний нүрийн арсыг хуулж явсан гэнчи. Чиний тэр уур хилэнгээс айж Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи Орос иргэний ганцаараа дагуулж орсон мэт санаж бардам омг гаргаж ах хүний өөдөөс эсэргүүцв. Чингис хааны зарилэгт олон хүн хүчтэй, гүн ус аюултай гэж бий биш үү? Сүбэдэ бужиг хоёрын далавч дор явж олон бүгдээр хамсаж Орос хевчакуудыг оруулж авсан байтал чи анх удаа гэрээс гараад Орос хевчакийн нэгч хүнийг олж барьсангүй. Адаглавал ишигний ширч олж авсангүй байж эрэмгийн төрөмгийн зан гаргаж ийм тийм үг хэл болж ганц бие гайхуулж явдаг чинь юу? Харин алчда, хонхорда, жангийн нар боригсон зүрхийг дарах нөхөр болж буцалсан усыг сэвх шанаг болж уур хилэн минь амирлуулав. Хээр болсон хэрэг тул түүнийг бат шийтгвэл зохино. Гуйг аргаас нь хоёрыг бат мэдтүгэ. Мөрийг цагаа даах мэдж шийтгтүгэ гэв.
Бас өгөөтэй хаан зарлиг болрон. Чингис хаан эцгээ минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд бүх хишигтний тухай нийт тунхаг зарлигийг буулгах нь. Хаан эцгийн зарлигийг урдын ёсоор дагаж явдгаа. Хорчин, торгууд урд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж наран шингэмэгц үүргээ хэвтүүлээс өөрхөн дотгош ордонд орвол хэвтүүл манааж тэр хүний толгойг завчиж хайдгаа. Шүн яаралтай мэдээ хүн хүргэж ирвэл хэвтүүлийн хамт гэрийн хойно байж мэдээгэн хэлтүгэ. Орд гэрт орох гарах бүх зүйлийг хонхордоо Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхлэн мэдтүгэ. Ээлжигдээ итгэлтэй хүн боловч үдэж хэвтүүлийн дэрэгдүр яваад хэвтүүлд баригдсны адилаар зарилгыг дагаж хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр орчин үл болох ба хэвтүүлийн тоог асуужул болно. Хэвтүүлийн дэрэгдүр бүү явдгаа. Хэвтүүлийн завсраар бүү явдгаа. Хэвтүүлийн дэрэгдүр явж хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьдгаа. Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бүх хувцсны хамт хэвтүүл авдгаа. Хэвтүүлийн байрны дээр хинч сууж үл болно. Хэвтүүл туг хэнгэрэг, дөрөө, жад, аяг савыг асарч хадгалтгаа. Эдээ унд арх айраг, мах шүүсийг хэвтүүл даргалж мэдтүгэ. Гэж зарлиг болов. Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэ. Бидний шувуу авалахад хэвтүүлийн зарим нь орд гэр тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явдгаа. Хэвтүүлчин нутаг үзэж орд өргөөг нүүлгэж буулгатгаа. Ордны өөдөнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай. Бүх хэвтүүлийг мянганы ноён хадаан захирч мэдтүгэ. Гэж зарлиг болов. Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд хадаан бол хадар хоёр нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж мантугай. Амал чанар хоёр хавсарч, нэг ээлж болж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн мантугай. Хати хорчи хачир хоёр хавсарч, нэг ээлж болон орж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж мантугай. Ялбаг хараудаар хоёр хавсарч, нэг ээлж болон орж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж мантугай. Бас хадаан бол хадаарын ээлж, амал чанарын ээлж. Энэ хоёр ээлжийн жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутгай. Энэ дөрвөн ээлжийн хэвтүүлийг хадаан ноён захирна. Бас хэвтүүл миний биеийн шадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалцдгаа. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сүн төшиж барьдгаа. Гэж зарлиг болов. Бас хорчийг захирсан Есүнтэй, Бэхүүтэй, хор худаг, лабалхаа дөрвөл нум сум агсан торгуудаан дөрвөн ээлж болгож ээлж бүрийн хорчноо захиран орж сахитугаа. Гэж зарлиг болов. Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож урд мэдэж байсан алчтай хонхортой хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүүдөр жэхүү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай. Мангуудаа гэзэглүр нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай. Бас хаан зарлиг болрон. Бүхэн ноёдыг ээлжигдээ ахалж, ээлжигдэн үгээр явдугай. Ээлжийн манаач цагаас хожимдвол урд зарилгийн ёсоор 3 бэрээ жанждугай. Мөн хүн дахин ээлжээс хожигдвол 7 бэрээ жанждугай. Бас тэр хүн өвчний шалтгаангүй ээлжийн ахлагчийн зөвшөөрлгүйгээр 3 дахь удагаан тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж 37 бэрээр жанчаад хол газар нүдний далд сольж орхив. Бас ээлжийн ахлагчид харьяа хишгтнээ бүртгэн жагсаасангүйгээр манан дорвол ээлжийн ахлагчдыг шийтгий. Бас ээлжийн ахлагчид 3 ээлж солилцохдоо энэ зарилгийг хишгтэндээ сонсгож байтугай. Зарилэг сонссон бөгөөтл хишгтэн ээлж тасалбал зарилэг ёсоор шийтгий. Энэ зарилгийг хишгтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишгтэн нарыг ахлагч гэсэн төдийгөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгвэ. Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөр бидэнд мэдэгдэхгүйгээр миний хишгтэнд гар хөл хөргөвөл нудрагын оронд нудргаар, бэрээний оронд бэрээгээр зохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишгтэн дээр биз. Гаднах мянганы ноёд миний хишгтний хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ. Гэж зарлиг болов. Бас өгөөтэй хаан өгөөлрөн.
Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бүү зовоё. Хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовхыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож Харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжгээд хонь жил тутам авч байна. 100 хоньноос нэжгээд хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгдөг. Бас олон ах дүү, эрд цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагчдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс үгүй гаргаж мөн саах сайлчин адуулах нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унахчин болгохтугай. Бас ноёд ах дүү нар чуулбал өглөг сойрхолыг өгч бай. Үүний тул эдуурс, мөнгөс сүх, ном саадаг, хуйг зэв зэргийг байшин зойронд хадгалж тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин амуучин нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутгалахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутаг гөрөөснөөс өөр амтангүй байна. Ард дэргэн уужим суухыг хүснэ. Чана уйгартай 2 тэргүүтэй нутагчныг явуулж цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элчин нарыг одоогийн байдлаар явуулахад элчин нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж суур суурд өртөө тавьж элчин нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаан унаж хэсүүчлэн давхихгүй гагцхөө өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж чана бул хадар 2 санаж бидэнд дуртдгас нь зөв зүйтэй санагдах боловч цагаа даах мэдтүгвэ. Эдгээр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх хэсгийг цагаа даах шийтгэхтүгэ гэж илгээвэл эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч тэр ёсоор хийтгвэ гэж хариу илгээжээ. Бас цагаа даахын хэлж илгээсэн нь би эндээс огтуулан өртөө замыг байгуулсуга. Бас эндээс батад илчилгээе. Бат огтуулан өртөө зам байгуулж холботуга гэд бас өгүүлсэн нь. Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг зөвөөс зөв үгийг дуртгаж гэж илгээжээ. Тэндээс өгөөдөө хаан өгөөл рүү. Энэ явдлыг цагаа даах бат тэргүүтэн баруун гарын хөвөд ах дүү нар цөм, отчгийн ноён кэхүү тэргүүтэн зүүн гарын хөвөд ах дүү нар цөм, голын охид хүргэд түмдийн ноёд, мянганы ноёд, зууны ноёд, 10-ны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь Далай хааны шөлд хэрглэхээр жил тутам сүрэг бэрээс нэжгээд шүлгэн эргийг гаргаж өгнө. 100 хоньноос нэжгээд зусаг хонь гаргаж үгээгүй ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж замчин улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элчин нарт дөхөмтөө гиснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж цагаа даахта зөвлөд цагаа даах зөвшөөрсөн тул бүх улсаас зүг бүрийн мянгатаас хааны зарилгаар жил тутам сүрэг хоньноос нэжгээд шүлгэн эрэг 100 хоньноос нэжгээд зусаг хонь гаргуулв. Гүүг гаргуулан цуглуулж унагчныг суулгав. Унагчин балгасчин амуучныг томилж гаргуулв. Замчин улаачныг гаргуулж суурлах газрыг тогтоож өртөө замыг тавиулаад араачаан тогуучаар 2-оор захируулж замын нэгэн суур өртөөнд 20 улаачныг гаргав. Суур тутмыг 20 улаачинтай болгов. Улааны морь, шүүсний хонь, сайлын гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж охор шидмэс дутуудвал уруулын хагасыг огтлно. Халбах хийгээс дутуулбал хамрын хагасыг огтлно гэж зарлиг болов. Өгөөдөө хаан өгөөл рүү. Эцгийнхэн их суйранд сууж хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь 1-дүгээрт би алтан улсыг эзлэн дагуулв. 2-дугаарт бидний хооронд элч явуулж харилцах ба элдв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулв. 3-дугаарт усгүй газарт худаг малтуулж гаргуулад улс иргэнийг ус өвсөнд хөрөлцөөтэй болгов. 4-дугаарт зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч захирагч нарыг тавьж улс иргэнийг хөл хөсөр гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш энэ 4 үйлийг нэмэв би. Бас хаан эцгийн их суйранд сууж олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсан дорсон минь 1-дүгээр буруу болов. 2-дугаарт ёсгүй эм хүний үгэнд орж
Отчгон авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал ёсгүй юм уу алчаас үйлэн давтсан минь нэг буруу болов. 3 дугаарт доголох хөөгээд алдаас хартсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл хаан эцгийн минь харах нүдний өмнө хамгаас төрөнд хатгалдаж явсан доголохыг хортом үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөснийг өөрөө би буруу шаана. 4 дугаарт Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах トゥ нарын нутагт очих болов загж харамлаж шавар хэрэм бариулж ах トゥ нараас гомдох үгийг сонсов би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш 4 үйлийг нэмэв. Бас 4 бурууг үйлдэжээ гэв. Их хуралдаан болж 1240 оны хулган жилийн хорон 7 дугаар сард Хэрлэнгийн хөдөө арлын 7 болдог шилхэнцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсгөв.